Бид олон улсын санхүүгийн төвөдтэй шууд холбогдсон ажиллаж, дэлхийн зах зээл дээр өөрийн байр суурийг тодорхойлж байна. Бид өөрийн хөрөнгөөр салбартаа тэргүүлж, эрсдэл даах чадвараараа Монголдо номер 1 боллоо. Таны өдрөд бизнесийн үйл ажиллагаанд тохиолдог эрсдлийг бид судлаж, зөвлөсөн мэдээг математик загвар модель дээр хургуулын шинжилэн, эрсдлийн удирдлагын цогц шийдлийг боловсруулж өгнө. Мандал даатгал. Эрхэм үзэгч таныг бурхны шашны хосгүй гайхамшиг дайн дэлхийд үзүүлэгч Монгол туртан бурят зуны дундаас тодрон гэгэрсэн итгэлт хамбын ариун адистад лагшинд бараалхан сансан сэжсэн хүссэн бүхтэн даатхан авралуудуулах ариуслын аялал өрн зал. Оросын холбооны улсын бүдийн шашинтны төв хамбын хүрээнд зочлон итгэл тамбын өргөнд саатаж дээдийн лагшинд бараалхан гүн ухааны Жан Райсгийн ногоон дархийн үнэргийн сахиусны дуин хорин болон цогчин дуунуудад эргэл мөргөл үйлдэж авралад даатгалуудуулах ногоон дархийн хүслийн чулуунд хүссэн бүхнээ даатгах 8 мандын совргон дээрүүлэн хэн залбирал үйлдэх аштын үйл сайн даатгах боломжтой. Мөн Улаанбаатар хоттой танилцсан худал авчилгааны газруудаар зочлон буцах замдаа итгэл тамбын төрсэн газар доршдог ангаах эрдэм чадал төгс аршаан хүртэг Сэлэнгийн ээж модонд аврал даатгал үйлдэх болно. Таны сансан үйлс бүхэн бүтэх болтугай. Ариуслын зууч Буддатур. Өвлийн улирлаа эрсэнтэй холбогдуулан ургамдрах баасар салондо булаг, халиу, элбэнхэн хүрм, сувдан хэдээдэл, хурган дотортой дэл, суусар, булаг, минжин малгай, солонгос, тайланд энэтхэхээс оруулж ирсэн сайн чанарын материалаар уралсан дээл, хүрм, загварын дээл, гутал тэргүүтэн иж бүрнээрийн цөөн тоогоор бэлэн болсон учраас та яараарай. Мөн таны хүссэн загвараар элбэн, халиугаар хүрм хийж үйлчилж байна. Манай салон та бүхний инхри бяцхан үрсэгч марталгүй гоёог нь бэлтгэлээ. Та дээл, малгай, хантаа зэрэгс хослуулан сонголтоо хийгээрэй. Хөвч ногоон уулын хангай, хөшиг нонын талын хангай, уудам цэнхэр говийн хангай, унган нутаг минь өвөр хангай. Өврийн сайхан хангайн зан олны модон хон жилийн сар шинийн золголт. Асаа цэркэд 2015 оны 2 дугаар сарын 27-ны 12 цагт зохион байгуулагдах учраас нутгийн олон түмэндээ заллага айлтгаж байна. 17 дугаар жарны модон хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 11-ний бэлэгт сайн өдөр UB Pass-д Монгол түмний нийтийн шүтэн засал бүхний дэд алтан гэрэл судрын сан тахилгыг уншиж даллага авах буйны үйл зохиогдох тул сүвсэгдэн олон та бүхэн өргөнөөр оролцсон уу. Энэхүү үйл ажиллагаанд Монголын бурхан шашинтны төв гандан тэгчнэлийн хийдийн Дашчамбил дацангийн лам хуургууд оролцож тус дацангийн шунлайв лам гавж ган төмөр бурханы шашныг шүтгэхийн учир шалтгаан болон алтан гэрэл судрыг тайлбарлана. Энэхүү буйны үйл ажиллагаа үн төлбөргүй явагдана. Харилцах утас 98 95 95 тэгнэг 93 48 48 тэгнэг. Төрлөختний дотоод сэтгэлийн амар амгаланг заан чиглүүлэгч ачлалт бурхны шашин тэртэх 2000-ны чандаас хотогт жагрын орон цастаг ямлайн нурууны өврээвэр хөнди ариун ганг мөрний саваас цасарч замбуу твин дөрвөн зүг наймын зовхос эх газар этгүн тэнгэр лүгэ орших хам гэмтний монхгийн харан хуйг арилгах арга замыг хөтлөн заасан билээ. Тэрхүү ариун номын гэгэ умар зүгийн нүүдэлчин ард түмний оюуны манлайд хүрч эргэх дөрвөн цагийн аясаар хүчрх хөгжим бэгчсэн омог төгөлдөр ард түмнийг дорнын их соёлын айсавлугэ холбох алтан шижин болж зүүныг үдэсээр эдүгэ Монголын хэмээх өнгө төрөгтэй бие даасан нэгэн улс үндэстний хэв шинжвэрдсэн соёлын дархлаа харин хэнч халдашгүй нандин хил хязгаарыг бүтээжээ. Энэ хүү алтан шижмийг холбосон түүхэн гавьяатнан их эзэн богдод Чингис хааны алтан ураг халахын түшэтхан гомбдоржин хүү өндөргэгэн занвазар юмаа. Өндөргэгэн бурхан багшин айлдвар сургаалын хэрэггүй тунгалаг огшим хутагт жагрын орны цогтон наландарын уламжлалт 2 дугаар ялгуулсан хэмээгч цаст төвдим богдод зон хувийн тэтгэн зохиосон гэлэгвийн уламжлалыг Монголын хөрсөнд буулган Монгол өнгө төрөх хэв шинж бүхий бурхны шашны нандин соёл бүтээн байгуулсан цаглашгүй ачтан билээ. Гэгэнтний
энгүй хуйлсын цар, оюун санааны үргэлжлэл монголчуудыг зуунаар тэтгэнгэрсний учир нь эдүгэх 21-р зууны ихэнх үе хүртэлх хугацаанд ховлон турсан 8 богд гэгээд юм. 3 дугаар дүрээс эхлэн төвд орноос тодорч ирсэн хэдий ч нийлх болчир наснаас нь монгол орчинд монгол янзан багш нар тэтгэн хүмүүжүүлж байсан тул үе үеийн богдууд монгол орны төлөө цохилох зүрхтэй байж Монголын уламжлалт соёл зан заншил үндэсний тус гар тогтнолыг хийхэн хувь нэмэр оруулж байсныг өнгөрсөн түүхийн улбаа бидэнд тодоос илтгэж буйвалаа. Монгол түмний орон дээд шүтэн 9-р дүрийн богдгийн жамбал намдал чоож жанцсан бэр 20-р зууны ихэнх үе 1932 он буюу 16-р жарны усан мэчин жил эцэг Раломгийн ловсон жамбал Эх янжин самнарын гэрт төвдийн лас мэндэлсэн байна. Элдв сонин гайхамшигт бэлэг дэмбэрэлт үйл явдлууд тохион мэндэлсэн хүүг төвдийн ихэс мэрэгд ихэд бэлэг шэж угтсан хэмээдэг бөгөөд 4 настайд нь жавзан жонон дарнатын хувилгаан халахын анх дугаар богд өндөргэгэн зан вазрын 9-р дүр мөн хэмээн тодруулсан байна. Ороо бусгаа цагийн эрхээр төвд Монголын улс төрийн нөхцөл байдал эдэртэй байсан тул шинээр тодорсон хүүг албан ёсоор ширээнд залж амжаагүйч ардчлалын өрн салхи хэрэгсэн 1990 оноос монголчуудын итгэл сүжгийн дээд богд гэгэнтэн дахин тодруулах хүсэлтийг дээр хин гэгэнтэн 14-р далайлам данзан жамцуулан авч 1992 онд энтгэн дарамсладах дээр хин гэгэнтний номын өргөө намжил дацанд хутагтын арсланд сэнтэд залах ёслол үйлдсэн байлаа. Тэр цаг үеэс эхлэн Монголын цуцгтэн олон богд гэгэндэн бараалхах, айлдвар сургаал хүртэх, улмаар их нутагтан залах тэргүүтэн цагаан зүгийн үйл бүхэнд нэгэн үзүүртэй сэтгэлээр зүтгэж ирснийг энд дурдан айлдахад таатай байна. 99 онд Оросын холбооны улсад номын ажилтаар өргөд залгадаад ингээд дараагаар нь бол Монгол орн заларсан байдаг. Тэгээ энэ үед бол Монголд байгаа олон шавнар сүм хийдүүд энэ төр одоо багштай урилга айлтгсан. Ингээ богд байна бол Монгол орн дээрээ олон одоо сүсгтэн олон хүмүүстэй уулзсан. Мөн одоо олон хийдүүдээр одоо морилсон байдаг. Ган дэгшлийн хийд, ташчээлэн хийд, мөн одоо мам датсан, дулмаалан хийд, гандам онцглон дэргүүтэх олон хийдүүдээр угш айлтсан. За энэ үедээ бол Яндон Ширжирмаа, мөн одоо Жононбийн ёсны Дүүнхрийн одоо Жанан айлтсан, Ламзоо нунсан, Майн мэгзэн дэргүүтэх олон номуудыг айлтсан байдаг. Мөн одоо Жодлүүжингийн ёсны Намхаа гож диван гэх дэлгэрэнгүй айлтсан. Энд нь бол маш олон хүн одоо оролцож ламаас бол урд дээр үеэс одоо залгадж ирсэн энэ ховор номын өвсийг бол олонтой үрдсэн ийм номын үйл болсон байдаг. За мөн одоо тэр үед Монгол улс сууж исэн элчин сайд Бакуларын бүчи амин сэрүүн байсан. Ингээд Бакуларын бүчи өгш өөрийнхөө одоо битүү данжаа чангуулын хийддэн одоо залж дэлгэрэнгүй сайхан одоо даншиг өргөссөн ийм зүйл бол одоо 99 онд бол болсон байна. За мөн энэ үед одоо Монголын сүм хийдүүд өн эрдний төвхтэй Эрдэнэ 100 хийд баруун хүрээ хийдэд богд багшаа одоо залж ингээд энд бол мандал даншиг өргөсөн бисрэг одоо наадам хийж байсан ийм одоо төвх бол бий болсон байна. За тэгээд тэр үед бол олон сүм хийдүүд умар зүгийн шашны одоо зул шашныг тэр гэдлэгч одоо Живзандан Бутгтлам гэсэн ийм цолыг бол одоо лам хийдүүд олноороо өргөж мандал даншгийг өргөсөн ийм одоо их олон зүйл болсон байдаг. Энэ тухай бол богд өгшүүл намтартан энэ бүхэн бол би зөвхөн одоо Монголын орны болоод сүсэг төгөлдөр шав бүгдийг тэн одоо зоригдсон номын одоо зөв шашныхаа одоо үйлийг бүтээж явсан ийм зоригдолтой ийм сайхан үйл байсан гэж багшийн намтарт бол дурдсан байдаг юм аа. Монгол туургатан ард түмний орон дээд шүтэн 9-р богдгийн жамбал намдал чоож жалтсан болсон воо 17 дугаар жарны баясгалан эмээх усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8-ны бэлэгт сайн өдөр нярван дүрийг үзүүллээ. Өнөөдөр монголчуудын цагаан сар болж ингээд одоо уламжлалт сайхан баяр ёслолоо тэмдэглэж байгаа юм уу? Тэгээ бидний монголчуудын одоо бурхан шашны тэргүүн Живзандан батагт шинийн 8-ны бэлэгт сайн өдөр одоо таамагтай өсөж бидэнд одоо эмгэнэлтэй үйл явдал тохиолдлоо.
Гэхдээ одоо энэ дээд лам нарын хувьд бол өөрийнхөө тааллаар энэ одоо төрөл насандан хийж бүтээх шашиндан амтны тусыг бүтээж одоо ингээд дууссан ийм одоо дүр үзүүлж байгаа юм. Тийм учраас бол бидэнд бас энэ дээд лам нарын үед бол их гашуудаж ойдхорлж гонж ингэдэггүй юм байна. Их баясаж одоо жаргал зэнгэлтэй тийм юм хийдгүү зүгээр одоо ламынхан буян хурааж бие хэл сэтгэл гурваараа буйны үйлд шамдаж маань уншиж өөрийнхөө юу одоо уншиж урддаг тэр болгоныгаа уншиж урж ингэж одоо буян хураадаг юм байна. Богд гэгэнтэн 2012 оны 3 дугаар сарын 1-нд таалалд өгслөө. Ер нь сар орчмын өмнө лагшин чилэрх үедэн дээрхэн гэгэнтэн далай багшд айлтгал өргөсөн. Ямар учиртай айлтгал байсан бэ гэхээр миний би чилэрх үү байна. Би хэзээ хаан төрөл арилжих вэ хэмээн айлтгсан. Дээрхэн гэгэнтэн жилийн сүүл болсон тул эрэгчл гартал хүлээ. Монгол орондон суурин морил хэмээн айлдсан. Далай багшин альдуураас хойш богд гэгэнтний лагшин сэргэн элдв зовир шаналлгүй байсан. Миний бие 20 хоногийн өмнө Улаанбаатар төрж тогтмол бараа болж вэ. Сая сар шинийн эхний өдрүүдэд Монгол төрийн төлөөдүүд хүрэлцэн ирж золгосон тэр үед ч мөн лагшин тунгалаг байсан. Гэвч 10 хоногийн өмнө би 3 дугаар сар гаргаад явна хэмээн айлдж байсанчлан 3 дугаар сарын 1-ний өглөө Монголын цагаар 8 цаг 35 минутад Нярман дүрийг үзүүллээ. Хаврын тэргуун сарын шинийн 8-ны одоо бэлэгт сайн өдөр Монгол ард түмэнд одоо угшаа тохиож дээрхэн гинтэн 9-р богд Жавзандам утгад маань Нярман дүрийг үзүүлсэн байгаа. За энэхүү одоо Нярман дүр үзүүлсэн явдалд өмнө нь илэрхийлэхээр Алимгийн бурхны шний тэргуун дэлгэв утгад одоо хүрэлцэн ирээд буй ингээд утгад миний бие Монгол оронд хэдэн тэрж байсан. Энэ удаад дээрхэн гэгэнтэн 9-р богд халах Жавзандам хутагт маань лагшин чилэр хувааж байгаа таалалд өгсөн тул дэлгэв хутаг тэмээх нэрийг хүртсэн Монгол язгууртай хүний хуваар хийгээд Халимгийн бурхны шашин тар дэрэгдийг төлөөлөн буйны уйлд оролцох хүндэтгэл үзүүлэхээр ирлээ. 2 хоногийн өмнө гэгэнтэн таалалд өгсөн Дарвидын миний бие мэдээ хүлээж Америкаас гарч Оросоор дамжин явсаар өнөөдөр Улаанбаатарт газардлаа. Монгол үндэс угсааныг ах дүүсийн хувьд Монголын сүсгтэн олон тохиолдсон үе гашуу хуваалцсан сэтгэлийн дэмэ чадах ятгаараа өхөн миний хийх ёстой үүрэг тажил гэж ойлгож байна. Тэгээд бидний хувьд бол одоо ламыгаа дахин төрж Монгол орондоо Монгол хүн болж төрж шашныхаа ажлыг улам одоо үргэлжлүүлэн хийж Монголын бурхны шашныг одоо нар мэт мандуулах ийм сайхан үг зарилгыг бол богд маань айлдж ирсэн. Энэ ёсоор бид ч гэсэн энэ нэг одоо залбир тайлбах учиртай ард түмний хувьд ард түмний үйл бол бас л одоо ламд их нөлөөтэй байдаг. Бидний залбирал молом ерөөлийн хүчээр лам маань эргэж төрж биднуудын хүсэл орлын дагуу ингэж одоо амтны тусаа бүтээдэг учраас бид бас хичээ зүтгэх ёстой юм буйны үйл чамдах ёстой. Тэгээ дахин хурдан одоо заларч Монгол орондоо заларч шашин амтны тусыг хийгэрэй гэж ингэж бид одоо их сайн бодож залбирх юм бол тэр ёсоор одоо бас лам маань хурдан заларч бидэнд ирж ингээ шашин амтныхаа тусыг үйлдэх ийм одоо сайхан бэлгээрэл бүрддэг юм байна. Тэгээд бидний энэ буйны үйл ажиллагаа бол их өргөн дэлгэр болж байна. Гадаад дотоодын олон орноос бол одоо цахилгаануудаас эмгэнлийн одоо юм ирж байгаа юм. Өнөөдөр манай Дэлгэв хотод морилж ирсэн бас одоо төрийн талаас бол парламентын дэд дарга ирсэн юм байж байна. Энэ одоо үйл ажиллагаанд оролцох гэж ирсэн. Ер нь Монгол язгууртай улсууд биднүүд ижилхэн тийм учраас бол одоо энэ эмгэнэл бол бидний л ижил одоо ингэж эмгэнэж гашуудаж тэгээд бас одоо энэ зовлон жаргалаа хаваалцах гэж ингэж одоо морилж ирсэн энэ Дэлгэв хотод болоод тэгээд Халимгийн парламентын дэд дарга та бүхэндээ одоо баярлсан талхаснаа илэрхийлье. Гэгэнтний таалалд өгсөн явдалд эмгэнэл илэрхийлж хүнд төлөв үзүүлэхээр манай гаригийн өнцөг болон бүрээс шавнар ариун номын садангууд нь Монгол оронд хүрэлцэн ирж байна.
товчлон дөрөд бас халимгин бурхны шашны тэргүүн дийлв хутагт. Дээр хингэгэнтний бие төлөөлөгч самд хоёрын бүүч халимгин төрийн тэргүүнэлч хонгор тэргүүтэй хүмүүс ирээд байна. Бид бүхэн богд гэгэнтний таалал төгсөн явдалд эмгэнэн гачуудж байгаач. Энэ бурхны шашны цаашдын хөгжил саатан гэсэн үг биш юм аа. Гэгэнтний тааллаар тодорсон үр дүрүүд нь Монгол улсын шашин төрийн үед хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж байсан хутагт хувилгаадууд идэр залуучууд байна. Эдгээр хүмүүс бурхны шашны нандин уламжлал судар тарин ёсыг ёсчлон дэлгэрүүлэх үйлсэд сэтгэл хоёр долгүй зүтгэн гэж найдаж байна. Хутагтууд маань ч үүрэг хариуцлага маш сайн ойлгож номон дон шамдаж байгаа. Тэгэхээр Монголын шашин, соёл, улам бүр хөгжин дэлгэрэх байхаа. Миний хувьд би бол халимг хүн. Халимгууд бол Монгол туурхтны нэгэн эд эс яс цусны тасархай. Миний урд дүрийн дэлв хутагт шашин төрийн үйлсэд зүтгэж тухайн үеийн богд гэгэнтэн жалхан хутагт тэргүүтэн хувилгаадтай хамтран Монгол туурхтны сайн сайхны төлөө үйлсэн зориулж байсан хүн байсан. Монголын маань одоо хутагт хувилгаан гэсэн нэр зүйсэн одоо бүх лам нар маань урд урдын одоо ерөөл молмоор учирсан ийм лам нар бүгд ирээд байгаа. Тэгээд одоо сүүлийн үед бол одоо багшийн маань бие нэг чилэрч яваад ингээд таалал төгслөө. 99 онд морьлоосоо хойш энтхэгд бол шашин номынхаа үлийг их төрүүлж байсан байдаг. Ялангуяа энтхэгд бол одоо Шимлаад Монголын олон одоо лам хуургуудыг суралцах хаад болцоог хангасан эдгээрийн одоо ном эрдмийг зааж ирсэн. Мөн Орос, Бурят, Монгол одоо Тайван тэргүүтээ ийм одоо олон хүмүүс бол богд багшийн дэргэд одоо суралцаж Жод Лүжингийн номыг ялангуяа сонсч сурч байсан байдаг. Одоо өдөр тутмын практик бясалгал бүтээлийг хийж байсан. Мөн одоо Хямлан ууланд Чүмэг Жарц тэргүүтээ одоо номын үлийг бүтээж байсан. Энэ тэргүүтээр удаан хугацаанд бол олон шавь нарыг бол номын ашианаар зэнгүүлж ийм одоо сайхан үлийг бүтээж байсан байдаг. Богд багш маань зорин очсон сүсэгтэн улныг найрсгаар хүлээн авч хоол ундаар дайлан бүх ил зүйлд санаа тавьдаг энэрлэн нэг үсэлэм бодит жишээ байсан юм. Энэ тэгэхт сурж буянгийн болон лам оюутнуудад сэтгэл харамгүй тусламж дэмжлэг үзүүлж харин нутагт эцэгхээс нь өөрцгүй элгэмсэг ханддаг байсныг тухайн үед энэ тэгэхт сурж байсан бүх ил оюутнууд дурсан санаж байна. Амслаад бол богд ламынхаа тэргэд бол маш олон одоо монгол лам нар маш олон монгол оюутнууд ном үзчихсэн. Одоо богд маань бол монголчуудад бол ерөөсөө ном бүтээх бүх суурийг хангаж өгдөг байсан. Дарамслаа сурсан оюутнууд гэхгүй өмнөдийн тэгэхт байсан лам оюутнуудыг дарамслаад сүнчний бүгдэнд нь байр хоолыг гаргаж өгдөг. За тэгээ зогсохгүй хар оюутнууд Дэлигийнх, Банглорийнх гэл олон оюутнуудыг бол богд маань бол энэ тэгэхт одоо сурч байх хугацаанд нь бол үнэхээр байр хоол юугаар нь тэтгэдэг. Үнэхээр одоо ач нь бол үнэхээр аврал ач нь бол үнэхээр гайхамшигтай. За оюутнууд бид нар бол би бол одоо 13 жил сурахтаа яг 10 жил нь богдын зэрэгэд яг богдын өргөнд бол богдороо тэтгүүлж сурсан. Тэгэхээр бол бидэнд бол ерөөсөй гайхамшигтай хачтай. За тэгээд яаж яхад бол богдынхоо одоо яг байр байдлын гэх юм уу эгэл юуг нь яхад бол үнэхээр биднийг ерөөсөй одоо оюутын, жоохын, багын гэж ерөөсөй ялгүйгээр гаднаас ирсэн хинч байсан Монголоос ирсэн ч байсан, тэн сурж байгаа оюутнууд ирсэн ч байсан бүгдэнд нь өөрөө юу баг хоол нь өөрөө за одоо ингээд тийм хоолын яа. За энэ хүнжлийг нөмрөх гэд энэ байранд байх гэд өөрөө одоо бидний югаар бол үйлчлээд гүдэг байсан. Хутагт хойлхон мөртлөө их дараа их хийгэл байсан. Бидний нүдэн дээр зөвхөн тэгж харагдаж байгаа юм биш. Ерөөсө ганц тэнцээ байдаг төгдөөд чинь энэ тагтан гэдэг одоо тагтан лавран гэж байгаа юм л да бүгдийн өргөг. Тагтан лавранд байгаа энэ хүмүүс одоо яаж багтдаг байна гэж ярьдаг байсан төгдөөд. Тэр одоо сүнчээний үеэр шүү дээ. Далаа хөшийн номын айл дүрийн үеэр бол тэнцээ цугласан хүмүүсийн тоо бол 200-300 гарчдаг байсан. Тэгэхдээ тэнд бол ер нь 200-300 хүн багтахааргүй юм шиг хүмүүс харагддаг боловч үнэхээр 200-300 хүн багтдаг байсан. Өмнөд энтхгээс сараагаас ингээл ерөөсө монголчууд монгол лам нар бүгдөө яриа суудсан. Дээлигээс дээрэс нь тэнд байгаа хүмүүс дээрэс нь ладакас гэл ингээл ерөөсө ингээл хаанаас л холоос ирсэн бүгдийг одоо юуны ер нь бол хүмүүс одоо их номонд явдаг болсон юм байна. Одоо ном далаа хөшин ном хайлтж хахад олон хүн цугладаг гэдэг мэдчихэж байгаа. Олон хүн цуглаад байх байр болтохгүй байдаг гэдэг ч мэдчихэж байгаа. Тэгэхээр тийм үед бол тэгж одоо тэр богдын өрхөнд бол яаж багтдгийм болоо гэмээр гайхамшигтай багтдаг байсан.
Тэгээ яаж тэнд одоо ерөөсө энэ олон хүн багтаж унтж байна, яаж хооллож унталж байна, яаж тэр бүгдийг одоо зохицуулж байна гэдгийг бол төвдүүд бол гаднаас нараад гайхдаг байсан л та. Тэгээд хотог тойлгоодууд ч гэсэн альддаг байсан. Танаа одоо ингээд Монгол богд бол бид нар бол ингэж чадахгүй, танаа Монгол богд бол үнэхээр гайхамшигтай. Яаж энэ хүмүүсийг ингэж яагаад бүгдийг ингэж тэтгэж чадчихна гэж. 2006 онд гэгэнтэн Монголын ард түмнийг төлөөлөн 14 дугаар далай багшид бат оршил өргөж Монголын ард түмний заяа буйныг даатгсан. Гэгэнтэн зорьсон очсон сүсгтнүүдэд дээдийн номын альдвар сургаалыг ёсчлон шамдан үзэж мухар сүжгээр бос жинхэнэ бурхан багшин альдвар сургаалыг сурч мэдхийг зөвлөдөг байсан бөгөөд гэгэнтний тааллаар ариун буйны садан залуус хамтар нийлж Жавзан дамб төв төрийн бус байгууллагыг байгуулан ажиллуулж байна. Бурхны шашны төдийгүй Монголын уламжлалт соёл зан заншлыг өнөөгийн төрөхөд ихээхэн тус нэмэр болж байлаа. Манай төв нь одоо анх 2004 онд богд гэгэний одоо тааллаар байгуулагдсан. Тэгээд Монгол орнд бурхны шин дэлгэрүүлэхэд одоо төрийн бус байгууллагууд одоо чухал үүрэгтэй байна гэж одоо богд гэгэний одоо айлдсан одоо тааллын дагуу одоо сүсгтэн 10 гаруй одоо сүсгтэн энгийн одоо сүсгтэн хүмүүс мөн одоо ламнар нийлсэн одоо хүмүүс энэ одоо төвийн үйл ажиллагааг одоо явуулж байгаа. Монгол орнд бурхны шин дэлгэрхэд манай төвөөс бол одоо их эрчимтэй одоо ажиллаж байгаа. Үүний нэг жишээ нь бол одоо энгийн хүмүүс зориулсан одоо сургалтыг байнга зохион байгуулж байна. Мөн одоо хэвлэл мэдээллийн одоо чиглэлээр вебсайт ажиллуулж байна. Мөн одоо манай төвийн дэргэд залуучуудын одоо клуб ажиллаж байна. Нийгмийн одоо эмзэг бүхий л одоо салбарт хурж ажиллахын одоо ажиллагааг хүрээнд нэг эмзэг одоо салбар болох 20 ангиудад одоо очиж байнгын одоо үйл ажиллагаа явуулж байгаа. 2010 оны 8 сарын 18-нд Дэрхийн гэгийн богд Жавзан утгатыг Монгол улсын ерөнхийлөгч Илгүүдэр жоо хүлээж авсан. За энэ бол үүнээс өмнө бол ерөнхийлөгч ус мөн одоо хүлээж авч байсан. За энэ үед хамгийн одоо чухал зүйл нь бол богд гэгэнд Монгол улсын одоо иргэний үнэмлэхийг бол гардуулж өгсөн. Ингэснээрээ бол Монгол богд багш маань бол Монголын одоо сүм хийд өсгтэн олны хүсэлтийн дагуу ингээ Монгол улсын ерөнхийлөгчээс бол Монголын одоо иргэн болохыг одоо зөвшөөрж ингэж одоо хайрлсан нь бол бас их одоо маш одоо манай Монголын одоо бурхны шашинд бол тун одоо урд өмнө одоо би болоогүй юм сайхан одоо нандин үйл болсон юм аа. Эндээс эхлээд Монголын одоо Монгол улсын иргэн Монголын богдхон өөрийн одоо шашныхаа үйлийг бүтээх ийм одоо нөхцөл бол өндөөс ихсэн гэж ингэж одоо үзэж болох юм аа. Энэ үеэс эхлэн богд гэгэний лаврын хэмээх байгуулагдаж гэгэнтний үйл хэргийг эрхлэх болсон байлаа. Дэрхийн гэгэнтэн монголчуудын тусгаар тогтнодын бэлэглэл шүтэн бүхий жанраа хэсэг датсанд язгуурын гурван бурхан цогцлон бүтээх ажил өрнүүлж гэгэнтний лаврын гас удирдан чин сүжиг тоглогийн эзний өргөл хандвар өмөр зүгийн амтан бүхнийг авран хамгаалагч Очор Вани бурхан бүтээж 2011 оны 2 дугаар сарын 17 буюу 17 дугаар жарны илжиг хэмээх төмөр туул ажлын хаврын тэргүүн сарын шинийн 14-ний бэлэгт сайн өдөр залсан юм. Монхогийн харан хуйг оюун билгийн месээр тас цавчигч Манзушир бурхныг 2011 оны 10 дугаар сарын бэлэгт сайн өдөр Монголын бурхан шашинтны төв гандан тэгчинлэн хийдийн жанраа хэсэг дасан залан өөрийн биеэр морилон саатаж шүн шиг 18 өргөсөн юм. Ер нь бол Монголын одоо олон сүм хийдүүдийн лам хургууд бол богд огчтан одоо даншиг мандлыг өргөссөн богд огшоо Монголын бурхан шашны тэргүүнээр энэ залсан явдал үнэхээр одоо чухал зүйл болсон. Ингээд сүм хийдүүд лам хургууд нэгдмэл одоо зорилготойгоор Монголын бурхан шашны тэргүүнээр богд ламын засна нь бол одоо бас түүхэн үйл юм. Энийг бол манай төр засаг сайхан хүлээж авч ерөнхийлөгчийн одоо зарлиг гарсан. За энэ дээр бол одоо Монголын бурхан шашны тэргүүнээр бол өргөмжсөнийг бол сойрхон батламжлалаа гэсэн ийм одоо зүйл ерөнхийлөгчийн одоо зарлиг гарсан юм аа. Энэ бол одоо маш чухал зүйл. Монголын хүн өөрөө одоо хожим өөрийн шашнаа тэргүүлж явах энэ одоо болцоог бол одоо 9 дөрвийн энэ богдын үед бол үнэхээр одоо энэ баталгаажуулж өгсөн. Энэ үйлийг хийснээрээ богд огш маань бол одоо Монголын шашинд гайхамшигтай одоо зүйлийг бүтээлээ гэж ингэж үзэж болох юм аа. Анхдуурууд Монгол хүн байсан байдаг.
За 2 дугаар богд бол монгол хүн байдаг байсан. За ингээ 3-аас бол 9 дугаар богд хүртэл бол төвд хүмүүс бол гаднаас л залгадж байсан ийм байдалтай байсан. За 10 дугаар дүрийн богдлон бол Монголдон төрн монгол хүн болноо. Ингээд Монголын шашныг бол өөрийн одоо богдон толгойж явах болно гэж ийм одоо зарилыг ийм үлийг бол суурийг тавьж өгснөөрөө бол одоо 9 дугаар богд бол одоо Монголын бурхан шашны тусгаар одоо өөрийн хэрэгтэй бол маш чухал үлийг өнөхөр гүйцэтгсэн энэ бүхэнд бол Монголын одоо өсгтэн олон хүмүүс бол маш их одоо баяр талархах ийм сайхан үлийг бол багш бол суурийн тавьж бүтээж ингэж өгсөн. Богдгийн одоо таалалт өгсөн маань бол одоо манай Монголын нийт ард түмэн ялангуяа одоо бурхны шиндэг хүмүүст бол одоо асар их гар цохирол одоо учрлаа. Тэгэхээр мөн одоо зөвхөн Монгол гэлтгүй одоо дэлхийн одоо бурхны шинд ч гэсэндээ одоо маш их одоо гар цохирол учирсан бол одоо гарцаагүй юм. Тийм учраас бид нэр одоо цаашдын одоо богд ламын одоо таалал ямар байсан яг түүнийг одоо дагаж бид нар бурхны шинийг улам хөгжүүлэх чин ариун нар одоо дэлгэрүүлэхийн төлөө бид нар одоо улам эрчтэй хүчтэй одоо итгэл найдвартайгаар одоо ажиллах шаардлага тулгарч байна. Ерөнхийдөө бол таалал төгсөнд одоо бидний одоо гүнэглэх биш одоо хотог төвлөгөн гэдэг нь өөрийнх нь одоо ирэхээр төрдөг ховлж төрдөг ийм учраас одоо бид нар одоо багшийн араас их ерөөл молмоо тавьж буйнаа их үлдэж хотог төвлөгөн болон одоо өөрсдөө номондоо их шандаж одоо ингэж байх учиртай юм удаа гэж бид нар их бодож байна. Монголын ард түмэн их санаа зовж болохгүй. Тэгээ хойноос нь бол олон сайхан хотгоод Монголын тусгаар тогтнол левнэгдэл ард түмний сайн сайхан нийт төлөө байнга зүтгэж явсан түүхтэй энэ хуйлгаа тогтолт маань тодорцсон байгаа. Ингээд одоо маш сайн сургууль соёлыг хийж энд гэхэд бол суралцж байна. Эдгээр бол сууд маань богдынхаа одоо би лагшин чилэрхүү байгаа юм үед ирээ уулзаж учраад багш минь уулзаж учирч байхдаа бол их баясгалантай. Тэр өдөр бол ер нь одоо хамгийн их баяртай өдөр байсан. Тэгээд хуйлгаадуудаа бол юу гэж хэлсэн альцсан байхтэй ном мөрдмээ сайн үзээрэй. Монголын ард түмэнд одоо сайн сайхан зүйлийг хийгээрэй гэж ингэж захихын дээрээс би таануудыг очиж иргэнэ гэсэн. Тэгтээ зэрэг эргэд тойрч байна. Байнга уулзаж учирч байна гэж ингэж айлдсан. Энэ бол их гайхамшигтай санагдсан. Яагаад гэх юм бол одоо тэр хүн дахин төрж Монгол орндоо төрж энэ хуйлгаа татгтуудаа шашин номоо үргэлжлүүлэн уулзаж учирч ингэж яхин их бэлэгдэл боллоо доо гэж би тэр үед нэг баярлж одоо ингэж байлаа. Тэгээ ийм сайхан одоо үг зарлихаа хэлдэг. Өөрт нь ямар ч зовлон гачаал шандал гэж байдгүй юм байна. Ийм сайхан тайван сайхан орчиж ингээд одоо заларсан. Тэгээд манай энэ хуйлгаа татгтууд маань бас одоо багшийн тал барьсан энэ өдрөөс ахгуулаад хойтын буйны уйлтны шамдаж хурал ном хурж хажууд нь байн одоо ингэж байгаа. Тэгээд энэ улс энэ одоо улсууд маань бас энэ сургууль соёлтой улам чангарч суралцах дараагийн богдыг залдаад тэрхэд шашиндаа үнэхэрийн одоо зүтгэж чадах ийм хэмжээний элдэн боловсролыг туугуулсан сайхан улсууд болох энэ талаар бол сэтгэл зориг нь улам чангарч байгаа гэдэгт бид огт эргэлзэхгүй байгаа. Умраас умартул баалах дээдсийн сургаалыг дамжуулагч Удам Монгол орны орон дээд богд танилуга учрал барилдалга төгөлдөр очрваны шавинар учин золохын ёрол өргөн моргия. Бид олон улсын санхүүгийн төвөдтэй шууд холбогдсон ажиллаж дэлхийн зах зээл дээр өөрийн байр суурийг тодорхойлж байна. Бид өөрийн хөрөнгөөр салбартаа тэргүүлж эрсдэл даах чадвараараа Монголд номер 1 боллоо. Таны өдөр бизнесийн үйл ажиллагаанд тохиолдог эрсдлийг бид судлаж зөвлөсөн мэдээг математик загвар модель дээр хургуулын шинжилэн эрсдлийн удирдлагын цогц шийдлийг боловсруулж өгнө. Мандал даатгал. Эрхэм үзэгч таныг бурхны шашны хосгүй гайхамшиг дайн дэлхийд үзүүлэгч Монгол туртан бурят зуны дундаас тодрон гэгэрсэн итгэлт хамбын ариун адастад лагшинд бараалхан сансан сэжсэн хүссэн бүхтэн даатхан авралуудуулах ариуслын аялал өрн зал. Оросын холбооны улсын бүдийн шашинтны төв хамбын хүрээнд зочлон итгэл тамбын өргөнд саатаж дээдийн лагшинд бараалхан гүн ухааны
Жан Райсгийн, Ногоон дархийн, Гүнэригийн сахиусны дуин хорин болон цогчин дуунуудад эргэл мөргөл үйлдэж авралаа даатгалуулах. Ногоон дархийн хүслийн чулуунд хүссэн бүхнээ даатгах. 8 мандын соврогон дэрүүлэнхэн залбирал үйлдэх. Аштын үйл сайн даатгах боломжтой. Мөн Улаануд хоттой танилцсан худалдаа үйлчилгээний газруудаар зочлон буцах замдаа итгэл тамбын төрсэн газар доршдог ангаах эрдэм чадал төгс аршаан хүртэх. Сэлэнгийн ээж модонд аврал даатгал үйлдэх болно. Таны сансан үйлс бүхэн бүтэх болтугай. Ариуслын зууч Буддатур. Өвлийн улирлаа эрсэнтэй холбогдуулан урундрах Баасар салонд булаг, халиу, элбэнхэн хүрм, сувдан хэдээдэл, хурган дотортой дэл, суусар, булаг, минжин малгай, солонгос тайланд энэтхэхээс оруулж ирсэн сайн чанарын материалаар уралсан дээл, хүрм, загварын дээл, гутал тэргүүтэн иж бүрнээрийн цөөн тоогоор бэлэн болсон учраас та яараарай. Мөн таны хүссэн загвараар элбэн, халиугаар хүрм хийж үйлчилж байна. Манай салон та бүхний инхри бяцхан үрсэгч марталгүй гоёог нь бэлтгэлээ. Та дээл, малгай, хантаа зэрэгс хослуулан сонголтоо хийгээрэй. Хөвч ногоон уулын хангай, хөшиг нонын талын хангай, уудам цэнхэр говийн хангай, унган нутаг минь өвөр хангай. Өврийн сайхан хангайн зан олны модон хон жилийн сар шинийн золголт. Асаа цэркэд 2015 оны 2 дугаар сарын 27-ны 12 цагт зохион байгуулагдах учраас нутгийн олон түмэндээ заллага айлтгаж байна. 17 дугаар жарны модон хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 11-ний бэлэгт сайн өдөр UB Pass-д Монгол түмний нийтийн шүтэн засал бүхний дэд алтан гэрэл судрын сан тахилгыг уншиж даллага авах буйны үйл зохиогдох тул сүвсэгдэн олон та бүхэн өргөнөөр оролцсон уу. Энэхүү үйл ажиллагаанд Монголын бурхан шашинтны төв гандан тэгчнэлийн хийдийн Дашчамбил дацангийн лам хуургууд оролцож тус дацангийн шунлайв лам гавж ган төмөр бурханы шашныг шүтгэхийн учир шалтгаан болон алтан гэрэл судрыг тайлбарлана. Энэхүү буйны үйл ажиллагаа үн төлбөргүй явагдана. Харилцах утас 98 95 95 тэгнэг 93 48 48 тэгнэг.